1-ээс 5 дугаар анги хүртэл ингээд хоолны хөтөлбөрт орсон байдаг. Тэгээ 6 дугаар ангид орсон чи дасцсан байсан болохоор хоол идэхээ байц чи ер нь бол их муухай наа. Чи өдрийн хоолндоо ер нь юу иддэг? Юу ч иддэггүй шүү дээ. Мөнгөгүй идэх зүгээр найзтайгаа бишгэнээс л хазчихдаг шүү дээ. Чи хэддгээр анги үлээ? 6. Өдний хоол хөтөлбөрөөс асагдсан байна тий? Тий. Санжийн хөтөлбөр өдний хоолоо. Өдний хоол санжийн гоё байсан. Өдний хоол хөтөлбөрт бүх анги хамрагдвал илүү гоё. Тий. Чи өдрийн хоолоо ер нь хаана иддэг вэ? Анги дээр. Өөрөө гэрээсээ бэлдээд явдггүй эсвэл одоо сургуулийн гуанцнаасаа ч юм аавдгүй? Сургуулийн гуанцнаас авдаг. Ер нь бол ингээд 1-ээс 5 дугаар анги хүртэл ер нь бол ингээд хоолнд хамрагддаг байсан. Гэхдээ одоо ингээд хасагдчихлаар ер нь бол жоохон сонир санагдчихна. За манай Монгол улсад бол нэг сая гаруй хүүхэд бол сургууль цэцэрлэгээр ингэж дотор байранд байж байгаа. Тэгэхээр энэ сая гаруй хүүхдүүдэд бол бид заавал хооллох ёстой. За өнөөдрийн одоо байдлаар бол улсын хэмжээнд бол 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүд хоол идэж байгаа. За энийг 6-аас 12 дугаар ангид бол өгөх ёстой. За энэ мөнгө байна уу гэвэл байгаа. За Монгол улс бол хүүхдээ хоолж чадахгүй байж илүү одоо амар олон улсын том төсөл ярих нь бол буруу юм аа. Зарчмын хувьд буруу юм аа. За өнөөдөр хүүхэд бол өдийн цайгаа ууснараа хүүхдийн өсөлт хөгжилд бол онцгой нөлөө үзүүлнэ. Сурлаганд нь за эсэлтийн ерөнхий шалгалтанд нь анги дэвших шалгалтанд нь онцгой нөлөө үзүүлдэг гэдэг нь бол олон улсын судалгаагаар бол гарсан байна. Дэлхийд дээр 180 гаруй орн байгаас яг 50% нь бол хүүхдээ олддог юм байна. 90 гаруй орн. За манайх бол хүүхдээ өрөн гүйцэд холддоггүй 90 гаруй оронд бол ордог. За Монгол улс бол ядуу улс биш. Монгол улс бол одоо эмх цамраагүй одоо мөнгө олдвол өрн дараа хийдэг л одоо ийм орн шиг, тийм айл шиг ийм байгаа. Тийм учраас одоо энэ манай энэ мал аж ахуй, хөдөө аж ахуйн энэ хүнсний үйлдвэрлэлийн буйнаар бол бид бол 1-ээс 5 дугаар ангийн хүүхдийг 2500 төгрөгөөр хооллож байгаа, болгож л байгаа. За ахлах ангийн хүүхдүүдийг бол 3500 орчим төгрөгөөр хооллохоор ингээд зорж ажиллаж байгаа. Эхнээсээ бол энэ говийн аймагуд бол хүүхдээ эцэгтэй намтраад аймгийнхын төсвөөр хооллоод эхэлсэн байна. За зарим аймагуд бол сүү гэж байгаа юм байна үдийн цайн дээр нь. За энэ 3500-аар хүүхдээ хоолно гэдэг бол $1 хүрэхгүй мөнгөөр хүүхдээ хооллоно гэдэг бол маш том одоо боломж. За бид бол энэ төсвийн боломжийг харж байгаа одоо энэ мөнгийг бол цаашдаа нэмэгдүүлэх хэрэгтэй. За эхний ээлжинд одоо огт хоосон байснаас энэ одоогийн энэ боловсролын яамны гаргасан тооцоогоор бүх хүүхдүүдэд алагчлалгүйгээр өдийн цай уулах хэрэгтэй. За ингэсэн хүүхд бол одоо 20 жилийн дараа 10 жилийн дараа үр дүн гарна. Энэ хүүхдүүдийн орлогонд нь нөлөөлнө, энэ хүүхдүүдийн одоо амьдралд нь шууд нөлөөлнө гэсэн ийм судалгаа бол дэлхий хийсэн байт юм байна. Ийм учраас одоо Монгол улс 2027 оны төсөвтөө нийт хүүхдүүдэд алагчлалгүй өдийн цайг нөхөх арга хэмжээг шийдвэрлэнэ гэдэгт бол улсын их хурлын гишүүдэд бол итгэж байгаа. За манай энэ хүүхдээ алагчлалгүй үдийн цайнд хангая гэсэн энэ миний санаачлагад улсын их хурлын 37 гишүүн гар үсэг зурсан. За энэ 37 гишүүн маань одоо 126 гишүүн бүгдээрээ одоо энийг эсрэгсэж байгаа нэг ч хүн байхгүй байгаа. Ийм учраас одоо энэ эх оны төсөвт сууна гэдэгт бол итгэлтэй байна. За хүүхдүүд маань бол бас баяртай байх болно. За энэ хүүхдээ хооллох асуудлыг бол дүүргийн засаг дээр хариуцах ёстой, аймгийн засаг дээр хариуцах ёстой, сум хорооны засаг дээр бол хариуцах ёстой. Сургуулийн захирал онцгой анхаарах ёстой. Мэргэжлийн одоо хүнсний байгууллагууд, хяналтын байгууллагууд бол ажиллах ёстой. За ингээл одоо хүүхдүүдэд үдийн цагаар хангачаад бол эцэг эхчүүд нь одоо 50 хамглан ажиллаа хийх. Тэр гэр бүлд одоо нэг асуудал нь шийдэгдэх. Ийм л асуудал байна.